Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ хичээлээр та бүхэнд AutoCAD програмын тохиргоо яаж хийх талаар заах гэж байна. За зүүндэд болонд байгаа энэ хэсэгт маань AutoCAD програмын шинээр ажлын талбар үүсгэх, ажлын талбар шинээр Open нээж оруулж ирэх, хадгалах, за Save as буюу AutoCAD програмын өргөтгөлүүд дээр хадгалж гаргах, за гадшаа Export буюу PDF файл руу хөрвүүлэх, за Publish гэдгээр мэйлээр явуулах, 3D принтер руу явуулах, архивлах хэсэг байна. За print хэсэгт бол цаасны тохиргоо хийж хэвлэх хэсгийн маань тохиргоо болон хэвлэх хэсэг маань харагдаж байна. Drawing utilities энэ хэсэгт маань бол за recover бол гимсэн файл сэргээх, AutoCAD-ийн өргөтгөл дээр гимсэн ажлын файлыг сэргээх хэсэг байна. За parch хэсэг бол хэрэгцээгүй тийм хэрэгэлдэггүй layer, dimension тохиргоо, хэрэгэлдэггүй зүйлүүдийг цэвэрлэх хэсэг байна. За units хэсэг дээр бол зурах хэмжээний тохиргоо гэдэг миллиметр, сантиметр, метр гэх мэтлэн. За units руугаа ороод метр, сантиметрээр зурах миллиметр буюу хэмжээний тохиргоог эзгээ. За AutoCAD програм маань өөрөө хамгийн анхныханд бол inch зурагчдаг тэр тохиргоон дээр байна. За inch-ийг нь өөрчлөөд миллиметр болгоод precision-ыг нь 0 болгож байна. Precision-ыг яагаад 0 болгож байна вэ гэвэл миллиметрээр зурж байгаа тохиолдолд бид нар илүү ийм хойлт 10-т 100 гэсэн ийм нэг ч хэрэггүй болохоор 0 дээр тохиролдог байгаа. За окей, дараагийн маань тохиргоо бол ажлын талбарын өнгийг өөрчлөх, бас маусныхаа тохиргоог өөрчлөе. За зүүндэд болонд байгаа эзс рүүгээ ороод options руу орлоо. За display хэсэг рүү ороод доор байгаа colors руу орлоо. 2D model space гэсэн байна. Энэ маань бол 2D талбар дээрх ажлын дэлгэцийн өнгөнд харагдаж байна. За color гэдэг энэ өнгийг хар болгох юм бол ажлын дэлгэц маань ийм хар өнгөтэй болно гэж харагдаж байна. За apply and close хийлээ. За ажлын дэлгэц маань одоо хар өнгөтэй боллоо. Яагаад хар өнгөтэй болгож байгаа вэ гэвэл удаан хугацаагаар ажиллахад нүдийг чилдэг байгаа. Хар өнгөтээр ажиллахад бол нүдэнд арай тасал чилж нүдэнд ачаал өгөхөөс сэргийлж удаан хугацаагаар ажиллах боломжийг олгодог байгаа. За apply хийе. За дараагийн тохиргоо маань хэсэг crosshair size гэсэн байна. Энэ маань ямар үүрэгтэй вэ гэх юм бол за бидний голд байгаа курсор маань нэмэх тэмдэгтэй энэ урт зураас маань хэтэрхий богдох юм байна. За crosshair size-ыг за ингээд ихсгээд apply close хийе. За одоо зураас маань арай урт болоод өгсөн байна. За одоо энэ голын дөрвөлжингийн тохиргоог нь өөрчилж дөрвөлжингээ арай жоохон том болгоцгоё. Маус хоёроо тарлаа. Options руугаа орох юм бол буцаад options руу ордог байгаа. За selection руу ороод pick box size. За энийг томсгоод өгөхлөөр томсгоод за apply хийлээ. Окей. За одоо маус курсорын маань голын дөрвөлжин маань арай жоохон том болж гисэн байна. Энэ маань ямар ашигтай вэ гэх юм бол зураасуудыг зөв сонгох, олон давхсан зураасуудаас ялгаж салгахад илүү тустай нэмэртэй гэсэн үг. За дараагийн маань тохиргоо бол за Synapse-ийн тохиргоо. Synapse маань энэ зүү доод болонд байгаа энэ дүрстүүдийн зүү талаас хоёр хэсэгт байрладаг байгаа. За энэ дээр маус хоёроо дараад setting рүүгээ ороод object snap нэг select all хийжээ. За select all хийснээр midpoint дээр за зураасын гол цэгийг сонгох хэсэг чагтагдсан байна. Center хэсгээр дугуй дүрсийн за яг голыг нь олоход зориулагдсан гэх мэтчлэн дүрсүүдийг маань одоо яг хаанаас нь аваад зөөж, хаанаас нь дахиад илүү нэмэлт болгоод зурах боломжийг нь илүү ихээр нээж өгч байгаа. За 3D object snap руу ороод бас select all хийчих юм бол 3D object-ийг маань бас хаанаас ч хамаагүй авч яваад зөөгөөд илүү бас нэмэлт болгоод зурах боломжуудыг дахин нээж өгч байгаа. За окей төвчийг тарчаа. За Synapse-ийг одоо хэрхэн яаж ашигладаг вэ талаар сайн. За гар дээрээс PL буюу polyline гэдэг команд авъя. Space тарлаа. За энэчээс маус нэгээ дараад за ингээд зураад явъя. За команда боловсролтой бол эсэх товчоод харна.
За Synapse маань яаж ашигладаг вэ гэх юм бол за дахиад PL буюу polyline команд аваад space-ээр дарж идэвхжүүллээ. За энэ үнцгтэр авиачглаар бидэрт дөрвөлжин ногоон дүрс харагдаж байна. Энэ маань бол за нэвшлэн end point гэж байна. Энэ бол төгсгөлийн цэг буюу зах хязгаарыг нь үзүүлж байна. За ийшээ ингээд явхлаар дүрс нь арай ондоо боллоо. Энэ дүрсийн хаанаас ч хамаагүй ондоо зураас эхлүүл зурах боломжтой боллоо. За голдны авиачин бол өөрөө автоматар гурвалжин дүрс гарч ирээд mid point буюу гол цэгийг сонгож байна гэдэг нэгжлэн гараад ирлээ. За ерөнхийдөө Synapse маань бол ийм үүрэгтэй байгаа. Зураас хаанаас ч хамаагүй зөөх эсвэл бол зурах боломжийг нь олгодог байгаа. За би ичээ нэг дүрс зуръя. За эсгээ дараа болиулж. За энэ дүрсийн баруун дээд буланд байгаа энэ захыг энэхүү зураасын яг гол зэгт нь Synapse ашиглаад одоо зөөж авчаа. Түүл дундаас move command атжуулаад авлаа. За энэ зах руу навичлаар өөрөө автоматар одоо Synapse маань өөрөө автоматар идэвхжээд зах хэсгийг маань одоо тодорхойлоод өгч байна. За энэ дээр маус нэгээд дараад ишээ ойртууллаа. За гол цэгийг сонгоод маус нэгээд дарлаа. За сая бол Synapse-ыг ашиглаад move command-аар энэхүү дөрвөлжин дүрсийг энэ зураасын яг гол зэг дээр нь зөөгөөд авчлаа. Synapse маань бол ийм үүрэгтэй байгаа. За эдрийг илүү болохоор устгачаа. Бүгдийг сонгож аваад delete тавчаа дараад устгачаа. За дараагийн маань тохиргоо. Synapse-ийн идэвхжиж байгаа илрүүлж байгаа тэр дөрвөлжин дүрс болгон гурвалжин дүрсүүдийн одоо том жижигийг тохиргоо хийе. Маус хоёроо дарлаа. Options руу ороод за drafting-аас auto snap marker size. За энэ дөрвөлжин ногоо маань саяны Synapse маань идэвхжээд харагдчихсан одоо дүрс нь байна. Энийг томсгоод өгөх юм бол саяны Synapse дээрээс яг хаанаас нь авч байгаа билээ гэдэг нь илүү тодорхой том дүрс болж харагдаж байна. За дараагийнх нь selection руу ороод за grip size гэсэн. Энийг бас нэлээд жоохон том болгоод өгье. За apply хийлээ. Окей. За нэг line-ыг command аваад маус нэгээ эндээс эхлүүлээд ингээд зуръя. За command S-гээ дараа болиулчээ. За энэ line зураасан дээр дарахад бидэрт голд нэг цэнхэр, хоёр захт нь бас цэнхэр нэг дүрс хилээж байна. Энэ маань ямар учиртай вэ гэвэл за тухайн зураасын маань хоёр зах болон голыг нь үзүүлж байна. За саяны grip size гэдэг маань бол энэ голд байсан одоо энэ цэнхэр дүрсүүдийг маань арай жоохон томсгож өгч байгаа. За тэрний тохиргоог хийлээ. За delete дараа тусгачаа. За доотлын хэсгүүдтэйгээ танилцъя. Доотлын хэсгүүдээс 3 дахь энэ бол grid displays байна. Гарнаас бол keyboard-наас F7 тавч байна. Маус удаан байлгаад болохоор за grid display-г өөрийнх нь дижитал маань гарч байна. Энэ grid гэдэг нь ямар учиртай вэ гэвэл ажлын дэлгэцэн дээр байгаа энэ дөрвөлжин shock grid гэж нэрлэдэг байгаа. За F7-гоо дарах юм бол grid маань өөрөө унтарч байна. За хэрвээ илүү нүдэнд илүү харагдах юм уу? Зурж байгаа зүйлээс баримжаа алдагдах, layer дээр одоо адилхан өнгө хийсэн бол мэдэгдэхгүй харагдахгүй байгаа бол F7-гоо дараад унтраагаад эсвэл хасаагач бол. За би өнөгийг унтраач. За дараагийнх маань бол энэ auto mode. Auto mode нь асаалттай байхлаар за нэг command идэвхжүүлж авлаа. За эндээс эхлэе. Тэг шимээр, 90 градусын тэг шимээр зурхад тусалдаг. Шугам ашиглаж зурж байгаа мэт. Хэрвээ тэгшин зуръя гэвэл гар дээрээс за F8 товчлуураа дараад auto mode хасаагаад тэгшин зурж болно. Хэрвээ F8 дараад унтраах юм бол за хүссэн чиглэл рүүгээ одоо зураасаа дахиад хүссэн чиглэл рүүгээ зурж болно гэсэн үг. F8 буцаагаад дарах юм бол auto mode хасаад тэгш хэмээр 90 градусын зураасаар зурагдж байна. За S-гээ дараа болиулчаа. За polar track. Энэ polar track гэсийг асаахлаар auto mode маань удирдах байгаа. Яг л энэ хоёрын маань ашигладаг зүйл маань ойролцоо болохоор. За polar track-ийг асаая. За дахиад PL-гээ polyline command идэвхжүүллээ. Space дарлаа.
За нэг чигээс маус эхлүүлээд явуулаар хаашаа чамаагүй явж байна. За гэхдээ чигээрээ аваачлаар ногоон өнгийн за нэг өөрийг автоматар өөрөө гараад ирж байна. Энэ маань ямар учиртай вэ гэвэл за ийшээгээ энэ ногоон зураасын дагуу чигээрээ зурагдана гэдгийг үзүүлж байна. За өөрчилчих юм бол чигийг өөрчлөвөл ногоон зураас буцаад алга болж байна. За энэ маань ортог модыг бодвол давуу талын зүйл нь юу вэ гэх юм бол заавал дахиад keyboard-аас өгөх шаардлага байгүйгээр ондод тийшээгээ хүссэн чиг рүүгээ зураасаа зурах боломжийг олгодог. За дахиад эсгэдэрчээ. Polar tracking энээр хийдэг тохиргоо бол маус хоёроо дарлаа. За энэ чи бол градусын тохиргоо гарч иж байна. За энэ градус дээр 45 градус, 30 градус, 22.5, 18 гэсэн бүх градусын тохиргоо байна. Шинээр за setting дотроос шинээр бас градус үүсгэж болно. За бид 45 градусыг сонгоё. За дахиад polyline авлаа. Маус нэгээ дараад идэвхжүүллээ. За өөрөө 45 градусаар автоматар ингээд өөрөө идэвхжээ гараад иж байна. За доошлол идэвхжээгээ зүйл болно. За дахиад 90 градус руу аваачлаар 45 градусаар тохируулсан болохоор 90-45 гэсэн одоо өөрөө градус дээрээ өөрөө илэрээд гараад ирнэ гэсэн үг. За эсгэ дараа боловч. За дараагийн хэсэг маань бол object snap. За энэ хэсэг маань асаалттай байгаа үед саяны snap-ийн маань тэр ногоонгийн дүрсүүд маань гарч ирээд хүссэн цэгээс нь зөөх боломжийг олгодог байна. За 3D object snap. Энийг 3D талбар дээр ажиллаж байгаа үедээ мэдээж асаад. За дараагийн хэрэгтэй хэсэг маань юу вэ гэхээр энэ dynamic import. Энэ маань ямар үүрэгтэй гэвэл за би нэг команд идэвхжүүллээ. Командаа эхлүүлэхээр градус болон хэмжээ гэх мэтлэн бүх одоо мэдээллүүд нь гарч ирж байна. За хэрвээ dynamic import-ыг унтраачих юм бол за одоо бидний line команд дээрх градус болон зураасын өргөний одоо зураасын маань хэмжээний одоо тохиргоонууд байна. Алга болчих мэдээлэл маань алга болчих байна. Команд хэлжүүлэхэд хэмжээ маань алга болсон байвал санаа зовх асуудал байхгүй. Dynamic import-аа асаахад буцаагаад хэмжээ маань гараад ирж байна. За дараагийнх нь show high line weight гэсэн байна. Энэ маань ямар учиртай вэ гэвэл за нэг зураас зуръя. За дахиад нэг зураас зурчаа. Энийг асаах юм бол зураасны өргөн нарийныг харах боломжтой. Зураасан дээр хэрвээ өргөний тохиргоо хийсэн бол зураасыг өргөнийг нь одоо дэлгэцэн дээр ажлын талбар дээр харуулдаг байгаа. За энэ маань одоогоор бол ерөөсөө өргөний тохиргоо ерөөсөө өөрчлөгдөөгүй байна. Яагаад өөрчлөгдөг вэ гэвэл энэ layer-ийн хувьд AutoCAD яг анхны өөрийнх нь 0 layer дээр зургаж байгаа. За энэ show high line weight гэсэн энийг яаж мэдэх вэ гэвэл за эхлээд зураасаа сонгож агаад за энэ цэснээс би зураасны өргөнийг нь 5 мм дээр авчихлаар зураас маань бүдүүн болоо явчихж байна. За энийг дахиад доошлоод бүр нэг дээр авчвал бүр илүү бүдүүн болоо явчихж байна. Энэ болгоныг харахад зориулагдаж одоо энэ тохиргоог асаадаг байгаа. Олон төрлийн зүйл зурхад одоо ашиглагддаг байгаа. За энэ чирээс би 5 мм-ийн тохиргоог сонгоод за эсгээд харж агаад за line weight гэдэг энийг унтраа. За нарийнхан буцаад нарийнхан харагчлаа. Энэ дээр бол зураас маань нарийнхан бостойг санаа зовх зүйл байхгүй. Хевлээ гаргахлаар зураас маань 5 мм-ийн тохиргоор буцаад очсон байдаг байгаа. За сонгож аваад устгачаа. За дараагийн маа тохиргоо quick properties гэж байна. За энийг асаахлаар энэ ямар үүрэгтэй вэ гэвэл за нэг зураас зурлаа. За дараа нь энэ зураасаа сонгож авахад нэмэлт ийм одоо тохиргоо гарч иж байна. За энэ зураасыг идэвхжүүлээд авахд дээр харагдж байгаа нь polyline гэсэн байна. Энэ зураас маань polyline-аар зурагдсан байна гэсэн үг. Color дээр by layer гэж байна. Энэ маань ямар учиртай гэвэл энэ зураас маань 0 гэсэн өөрийнхөө layer дээр байна гэсэн үг. Өнгөнд. За энэний өнгийг өөрчлөөд шар улаан ногоо гэх мэтлэн өнгийг өөрчилж болно. За энэ layer гэдэг дээр бол за энэ 0 харагдаж байгаа маань шинээр layer үүсгэх болохоор 0 гэж харагдаад өөрөө AutoCAD програм маань өөрийн layer маань харагдаж байна. За шинээр layer үүсгэсэн бол энэ дээр дахиад layer-ыг нь ондоо layer руу солигдож болно. За line type. Энэ дээр бол зураасын маань одоо
нарийн зураас, эсвэл таслалтай зураас, тасархай зураас болон одоо голдоо цэгтэй зураас болгож тохиргоог нь өөрчилдөг. За ер нь бол иймэрхүү үүрэгтэй байгаа. За энэ quick properties-ыг хасаах юм бол layer-ийн бүх тохиргоог өшөөс энэ зураасын өнгийг бас өөрчилж болдог. Энэ тохиргоо маань нэгдэж байна. За энийг буцаагаад унтраач. За дахиад polyline аваад яг гол чигээс нь аваад зурчээ. Дахиад нэмэгдэл болгоод энэ chest-ийг зурчээ. За дараагийн мод энэ цэс бол selection cycle гэсэн байна. За энэ ямар үүрэгтэй вэ? За энийг хасаагаад за курсор маань энд баруун дээд болоод хоёр цэнхэр өнгийн дүрс харагдж байна. Энэ ямар утгыг илэрхийлж байна гэвэл за таны сонгож байгаа энэ зураас чань давхцсан зураас устай байна шүү гэдгийг илэрхийлж байгаа. За энэ дээр маус нэгээд дарахаар за шинээр нэг цонх үүслээ. Энэ дээр бол 3 шиг polyline сонголт байна. Аль нэг дээр навичлаар алийг сонгож авах вэ гэдэг сонголтуудыг маань харуулж байна. За selection cycle-ыг маань ийм үүрэгтэй байгаа. За доор байгаа энэхүү зэс маань бол ажлын талбар дээр ажиллаж байгаа явцад хэрэг болдог тийм зэс байгаа. За ингээд энэхүү хичээлээр оюутнуудаа AutoCAD програм дээр тохиргоо яаж хийх талаар заалаа. Амжилт, мэдээлэл технологийн академи.